Ороноос л амархаас алхах. Гэтэ махын сүгээргүйгээд яах юм. Одоо мал ингээд газар усгүй одоо батчих. Яаж ч цаанаа ирж байгаа шүү дээ. 3 бууц байна. Нэг нь хоомгоор, нэг нь дэмжимэн гал. Хогийн зэг дээр амьдарч байгаа иргэдтэй нэлээд төстэй болоод ингээд яваад орсон. Хэрвээ чи ихэр навраг би доош нь буулгаж байгаа. Энэ бол ингээд хараа. Ингээд шуулсан авсан мэдгэж байгаа. Штагууд ингээд ингээд харуулъя. Ийм амар. Нохоо ингээд шуулаад 25 мянга. Мэргэжлийн байгууллагын ажилтны цугаараа шалгуул энд бол одоо өчнөө олон зөрчил илэрх нь тодорхой. Барилгын туслах ажилтнанд ажилд авах нь яаралтай гэсэн зарууд их олон байд юм байлээ. Яа нэнийг үү? Давай. Энэ чэжүүд нэг нэнийг үү? Гуйж байгаа нь сургууль цэцэрлэг ганц хоёр имлэгдэж төрх имлэг. Уучтай чи гаргаад эргээл гарч. Машины цонхшил хагалж мэднэ гэсэн зүйлийг ярьжсэн. Гიშгэх газаргүй малаа явуулах үйл чи эргүүл болох юм байна гэдэг л ийм л төгшөөр зарлчаалаа. Өнөөдөр энэ төр бол эзэн байхгүй. Ер нь Монгол төргөө байна. Эзэнгүүдрийн нэвтрүүлгийн 51 дугаар үзэгч та бүхэнд хүрж байна. Эрхэм дүрд эзэд бий. Эзэд байгаа хэрнээ эзэнгүүдж хоригдсон маш олон асуудлууд байгаа. Эзэнгүүдж хоригдсон асуудлууд байна гэдэг нь эзэнгүүдрийн нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ хүрсээр нэгс үгэ. За эзэнгүүдрийн нэвтрүүлэг өмнөх дугаараараа Хинтээ аймгийн Дархан сум руу очиж үзэгч та бүхэндээ өнгөц чулууг ихэд хэрхэн олборлож байгаа талаар үзэгч та бүхэндээ харуулсан. За тухайн олборлож байгаа өнгөц чулуу нь бол байгальд бол цөлжилтийг үүсгэдэг тийм хор үр дагавартай гэдгийг бол үзэгч та хүмүүс өмнөх дугаараар харсан. За энэ удаад бол үзэгч та бүхэндээ албаны хүмүүс болоод Хинтээ аймгийн Дархан сумын засаг даргын засаг дарга, за мөн орлогч тийм ээ. Тэгээ байгаль хамгаалагч, цагдаа гэсэн бүрэлдэхүүнүүдийн тайлбар болоод өнгөц чулууг бас хууль бус аргаар олж авч байсан иргэдийн яриаг үзэгч та бүхэндээ хүрэхээр ирлээ. Эзэнгүү төрийн эмнэл хоор номер 51. Өнгөц чулууны өгөөш 2 дугаар хэсэг. Улаанбаатар хотоос 300 гаруй километрийн зайд байрлах Хинтээ аймгийн Дархан сумын нутагт Ёндоо гэж амандаа майн мэгзэн мэт үншлэг болгож шин зүүдлэн өглөөс ирэх нь холгүй яваа иргэд олширсан талаар өмнөх дугаартаа бид үзүүлсэн. Ёндоо буюу ёндорох гэдэг нь санаандгүй олзож гинтэл баяжчихсан утга билээ. Яг нөгөө өвлөгт гардагчлан шидэд бэрд олоод 3 хүслээ шивнэдэл алт эрдэнэс дунд думхыг хүсэгчд энэ мэтчлэн жирийн иргэдээсээ эхлээд их зан эрх мэдлийн шунал давтсан эрхэм дарга хүртлээ уртцваа хөвөрдөг болж нутгийнхаа чулууг харийнхан тудалдаж байгаа иргэдээс яагаад заавал газар нутгаа сүйтгэж амьдрах буруу зам руу орчих вэ гэж асуухлаар хүн шиг амьдрий, улс шиг хөгжий гэсэн сайхан үрээ бодит амьдрал дээр амьдралаа бодоо амжихгүй боллоо гэж өөрчлөгчөөд байхад бид ажлын байргүй алгаа тусаа дээшээ хараад тэнгэрээс хишиг үрдээд суух нь тэнэг үсттэй гэж хариулж байх байт. Ингээд зогсохгүй улс төрчдөд итгэх иргэдийн итгэл үнэмшил алдарч зөвхрөнгөө бараад иргэд төрийн түшээдээс ардаа ангилахгүй, адшаа үзэхгүй, өргөн төмнийхөө буйнаас өнчин гიშгч дутаахгүй, олонний итгэлийг дааж ажиллагаа бүрэн эрх дуулсынхаа босоос үл хөл цаасанд сүслэн тангаргалыг гэж уран цэцэн үгээр өхөөшиг донгодож, дочиг давтаж байсан төрийн түшээдийн маань амлалт үгүй боллоо гэж толгоос өксөрч халаглаж байлаа. Түүж байгаа нэрээд гоморгүй олсоо нэрээд Түү хотлож авах гал юм л да. Тий авах гэдэг. Яа, мөн тасгай. Хазэрнөө бат. Хаавар гэдэг юм. хаана цагаан машин харагдана. Энэ толгойн цаана нэг цагаан машин байна да. За тэр өөрөө тэнд гоё тий. Тэнд нэг хоёр машин харагдаж байна. Аа. Тэр тэр толгой растай нэг Хоёр нь тал газар тараал байж байгаа тийм машин. Тараад 2-3 гадар төгөж байгаа. Аа. Ямар янтаа ах юм ямар ч байх. Ёндоо гэдэг нь ямар нэртэй чулуу дээ? Янтаа гэдэг нэг хаттай үржигтэй чулуу. Аа тэр нь одоо юунд ашигладаг чулуу? Мэдэхгүй. Тэгээ байгалийн чулуу ах юм уу? Ёндоо гэдэг нь сонирхоод байна л да ерөнтэй. Ёндоо гэдэг нь нэр юу гэж болох болоо дурагшаа гаргадаг юм байна. Манай хэнэгаа манай ёндоо байгаа. байгаа. Танаа хөрсөд төс юм уу? Манай хөө дээр яваад байгаа 2 юм байна. 2 ёндоо юу?
Нэг яндагад хэд ирэх вэ? Яа би том жижигээс байна. За том жижигээс хамаараа яг хэдэн гөрөө. Авдаг хүмүүстэй өгүүлээд хэдэд. Авдаг хүмүүстэй бүр том нь сая маяг энэ хүрдэг юм. За. Тэгээд доош 200 300 50 60. Одоо та хэд ирэх вэ? Чи би одоо үнийг сайн мэдэхгүй л байна л да. Тазгаа захиж таа. 2 ондогоо. Одоо дээр манай хөвгт 200 гэдэг. Тэгээд араа чадахгүй л байна гэсэн. Хүмүүс үү? Тий. Чадахгүй наа. Нэг нь яг таа. Тий. Тэр таавал хоёуланг нь 200 төгөл юм байна тий. Хоёуланг нь 200 төгсөнд. Ааха. Ажиж үзэх юм янз янзын чөлөө банаад ихш байгаа ш. Байгаа юу. А та энд байж би юмцэн тэр машинуудаар очиж уузаад тах. Тэгээ буцаар та хонь хариулж байгаа юм тий? Би хонь хариулж байгаа. Хонь хариулж байгаа юм уу? Тий, тэгээ одоо ингээд харна да. Ааха. За энэ замын явд хэнчээ байгаа. Аа. За таны хин гэдэг? Манай онг гэдэг. Онг. За Эрдэнэ. За би тэгвэл яри идэхүү. Яриг чинь чүлж явахгүй ш тий. Шүлжээж байх нь байна. Байна уу? Тэгтээ яг энэ хавьд бол байхгүй л дээ. Яг энэ хувьд бол байхгүй. Би ямар ч тэрээр чулуу сонирхох юм. Хүмүүс яд. Сайн тань машин яваад байгаа юм ингээд таад энэ чулуунд очил орчихсон надаа нэг. Аха. Джип яваад байгаа юм. Тэр джипэнд бол байгаа юу тий авдаг хүмүүс нь? Авдаг хүмүүс нь байгаа. Байгаа. Монгол орныхон удам сайхан нутагт морин унаж малаа хариулж яваа монгол хүнээ бид харах хувгүй цаг үе ирж байх шиг. Нэлээд хэдэн жилийн өмнөөс хятад мотоциклийг хөдөөгийн малчид мал хариулах морь тэмээнийхэн оронд хэрэглэж хөл гараа бэртээж бүр амнасан алдаж бодит амьдралын эмгэнэл жүжигийн гол дүр болж байна. Малчид мотоцикл гэж туушрах болсон бас нэг шалтгаантай. Жил ирэх бүр ган гачиг зуд турхан болж энэ тэнтгүй уул уурхайн компаниудын үлдээсэн усан нүх ширгсэн гол горих олноор бий болж 5 хошуу мал тарга твэргээ муавч хоньны хитэн бор морин хорчитлоо турж эцэж байгааг харсан малчид мотоцикл унаж өнгөрөх гэсэндээ биш морь тэмээнийхээ нураг амраахыг л бодож аргагүй эрхэнд сонгосон байдаг. Харин одоо хөл гар хугалж амнаас сохроогоод байгаа мотоциклноос малчид залхаж хил гайлаар өдөрт хэдэн зугаараа ачигдаад орж ирж байгаа шатхуун баг иддэг пүрүүс автомашинаар инхүү малаа хариулдаг болжээ. Нөгөө сайхан Монгол охин Монгол малчны ухаан Монгол ёс уламжлал Монголын газар шорооны эрхэм үн цэний өмнө уул уурхайн олборлолт уул уурхайн компаниуд хүч түрэн орж ирээд гэрийн хомор дуусны балаг гэлтэй. Монголоо алдсан хөдөөгийн энэ амьдралын үнэн төрх юутай гонигтай байна. Янда юу? Янз. Том жигээс хамаарч байна тий. Хэмжээний хувьд одоо жишээ нь. За ийм хэмжээтэй хэд ирэх вэ? Аат хатчих юм. 2 сая 500. 2500. Алганы хэмжээтэй юу? Тий, тэгэл гоё юм аа шиг. Ааха. Чи гоё. Ааха. Авч байгаа махгүй. Тэр сонирхол яваад байна л да. Би тэр нэг түрүүн нэг малчин айлаас сонирхлоо. Тэр чинь 2 яндаа байна. 100 л өгнө. Жижиг гэл юм байна. Жижиг бол угсаа тиймэрхүү гэдэг шүү дээ. Ааха. Дэсэл шилийн ондоо мондоо гарах юм. Гарах юм байна уу? Яндаа сонирхож чи? Яг ч бол аваагүй. Яг ч аваагүй. Гэтэ ахаа энэ уламжийг биелээс сонирхмоор л. Аавн гэж. Аха. Тэр ахгүй. Яндаа байна. Хэдэр? Янз. Яндаа байгаа. Яндаа хайж явна. Хэдэн зураг авсах. Тавч чинь үү? Ханаас юу? Аа. Бид рүү? Бид рүү хотооч. Яндаа сонирхол явж байна. Яндаа байдаг гэдэг. Тэр яндааг нь үздэг юм.
Яндоноос өөр ямар чулуу гараад байгаа? Баггүй. Шилийн ондоо. Аха. Шилийн ондоо гэж гүлгэрдэг байна уу те? Гүлгэрдэг. Одоо цагаан дуу. Ямар хөө? Энэ үү? Энэ. Винат гэсэн зургийг авчи. Энэ болгонгууд ондоо. Манай ахнаа би ямар юм. Өчиг юу гэдэг юм бэ тэгээд? Яндоогоо юу гэдэг? Мэдгүй. Энэ одоо. Энэ л одоо урлаа ширмэс шүү. Улаан ширмэс. Энэ бүр юу? Бас мэддэхгүй. Мэдгүй. Энэ ихтэй хятад руу гаргаж байна уу? Хятадлаа гаргаж. Дандаа гаргаж байгаа. Яндоо ингэ хараа та хэд Яаж авах гэдэг. бид сонирхоо яваад. Тэнд нэг малчаа айлны хоёр жижигхэн юу юм. Хэд гэж. 200 төгрөг гэж юм. Тийм ээ. Хаана? Тэр нэг пүрүстэй хон хариулав чи? Тийм. Ханих. Пүрүстэй хоёр хүүхэдтэй явж байна. Тийм ээ. Яндаа яа. Тийм ээ. Энэ ямар гоё ч юу вэ? Манай чи шоноо. Шоны шараа. Энэ өндөө. За энэ энэ сте яндаа. Энэ хэд вэ? Энэ хэд вэ? Сон таваа. Үр том байна уу? Энэс том гардаг юм уу? Энэс том гарахгүй юу? Ер нь бол том гарна. Мах уу? Амар том гарна ш. Аа. Та нэг 20 сая төгрөгийн зөрүүлээр нэг орол дуусгах. Нэг орол цудаа дуусгах. 20 сая төгрөгөөр нэг өөрөө чулуу аваад туснаа. Хэдийн чулуу чинь хитэн чулуу янз янз байх юм биш. 10,000 биш чулуу ширхгээр өдөр өдөө. Чулуунууд өдөр төл 5,000 төгрөг 20,000 төгрөг гээд явахсаар нэг их байхгүй болсон. 20 сая төгрөгтэй ихэд бол чулуу бол аваад явах юм тий? Аваа. Гой юм болж авах ш нэр. Аа. Надад ч ихэд хасаар байж тийм. Гой юм үү. Шидэг аваад урагшаа гаргаад тэгээд самгол гол нь тантай үжиж гарахгүй болохгүй тий? Тэрнээс л хотлох тий? Заавчтай эзэмүүтрийн нэвтрүүлэг хөгжиж байна. Тэгээд бид Хинтэн аймгийн Дархан суманд ирсэн байгаа. Тэгээд энэ Дархан сумын засаг даргын тамирын газар байгаль орчны байцаагч за цагдаа тэг мөн одоо манай телевиз хамтраад тэгээд энэ Хинтэн аймгийн Дархан суманд нутагт Хинтэн аймгийн одоо борон өндөр сумын иргэд орж ирж байна. Чулуу. За энийг нь бол Яндоо гэж нэрлэдэг юм байна. Энийг нь бол нэг хятадууд захиалж тэгээд авд юм байна. Тэгээд энэ чинь бол ингээд чулуунууд нь ингээд саунд бол байж чинь тэгээд яг цагтаа нэхэр одоо энэ хууль бус үйлдэл одоо хэдэн оноос гэж явж байгаа юм бэ? Тэр удаа үргэлжилж байгаа. За энэ 2012 оноос эхэлсэн гэж ярьдгийг. Би бол Дархан суманд гисгийн төлөөлөгчөөр 2013 оны 12 сард тэмдэг дээрээд одоо хүртэл ажиллаж байгаа. Тэр өнөөдөр бол ингээд та бүхэн бас ингээд нуугдаж байж барьж штэ тийм ээ. Тэгэхгүй бол энэ чинь нөгөө зүгтээ явчихдаг юм байна. Тэгээд зүгтсны ардаас нь хөөж болдог юм тий. Хөөж болохгүй. Хөөгөөд одоо янз бүрийн нэг осол аваар гэмтэл бэртэл гарахад хариуцлал нь бид нар дээр буун. Тэгэхээр ерөөсөө хуулиндаа тийм хөөх үндэслэл байхгүй. Тэгээд шалгалт явж байгааг мэдсэн тохиолдолд шууд л цухтаач. Өнөөдөр бол номер дугаарыг тэмдэглэж аваад харж чадвал тэмдэглэж аваад тэгээд дараа нь хариуцлагыг тооцох шийдэл. Тэгээс яг араас нь ингээд хөөцөлтөд хөөх юм бол бартаасаа ихтэй яг энэ газар орчин маань өөрөө ославар гарах тийм магадлал өндөр. Учираас тийм хүний араас хөөж барьж авна гэсэн тийм ойлголт байхгүй. Яа малтдаг ганц багш хэрэгслэн. Энэ одоо нэг арай газар ухдаг. газар ухаж. Арай гүн болгож ухаж нөгөө янтаа ухаж хөө гэдэг маань. Янтаагийн маань 40-50 см газарт ухаж. Тийм үү. Авч байгаа. Энэ тэгээд би бас ингэ харж хаад энэ газар бол нэлийн ингэ нэг самар даад тий. Хөрс бол нийлээ хуулагдсан юм шүү дээ. Энэ одоо яг байгальд яг яаж сөргөөр нөлөөлөлт юм. Одоо ч гэсэн газрын хөрс тэр чигээр нурангоор нэргүүл яж чинь хөрс ногоо нурахгүй. Одоо тэгэл сүлжээл гэдэг маань одоо ингээл явчих штэ. Одоо байгалийн өнгөч чулууг одоо хууль бусаар дүүж байгаа нэрэгдтэй бол байнга тэмцэл хийж байгаа. Байнга ажиллаж байгаа. Тэгээд борон өндрийн цагдаагийн дасаг бол мэрэгжлийн хяналтын байгууллага их хэд сумын
одоо цагдаагийн хэсэг, засаг даргын тамгын газар гэдэг энэ газруудтай хамтарч энэ үзлэг шалгалтыг, эргүүл шалгалтыг тогтмол хийдэг. Хийж байгаа боловч одоо энэ үйлдэл маань тасан зогсоогдохгүй. Одоо үнэхээр хүч хүрэхгүй. Тэгээд одоо яг зөрчлийг илрүүллээ гэхэд мэргэжлийн хяналтын газар руу шилжүүлдэг. Одоо танаас яг бидэнд өөрсдөө авах арга хэмжээ тийм юу санкц юм байдгүй. Настунгуудын ярьж байгаагаар бол чинь газрын шүүн үсгэж газрын чигээ татчуудаг нэтэр гэж ярьж байгаа. Одоо нэг яндаа гэдэг шүү. Зөв. Одоо тэр шүүн үсгэж анх төвжүүлсэн чулуунууд нь. Яндааг нь болохоор арай доороос хүч аваад юм байдаг чинь. Шүүн үсгээд. Энд цөлчлөлт их үүссэн юм тий. Үүсээд нөө одоо арай дэндүү болчихно. Наваа айлантан нөгөө малчид цаг нөхөр өөдөөс нь янз бүрээр илж цагнтэг доромжилтдаг л гэдэггүй. Амьтай байгалийнхаа амийг нь тасалд зэрэмдэглэн байж амьд явж амьдарч байгаа иргэдийн буруу юу? Ажилгүйдэл ядууралд хүргэсэн шийдвэр гаргагчдын буруу юу? Альнийх нь буруу вэ? Хамтдаа хэрэгцүүлэн бодоод нэг үзье. Амьдрал нь сайхан, ажлын байртай, халаасаараа дүр мөнгөтэй, хангалуун сайхан амьдарч байсан бол иргэд ингэж өглөөнөөс үүд хүртэл тармуур бариад газар хэвлийгээ малтаж гадныханд газар нутгийнхаа чулууг нууцаар худалдан борлуулж амьдарч байх байсан болов уу? Яах вэ? Суманд битгий хил, хот сүрэн газар, орон тооны цомогтгол явагдаж, гэр бүлээ тижээх эрхэм мөргээ сайн дураараа биш хүчээр болж байгаа олон жишээ бий. Иргэд төр засгаас ажлын баргуулсан, төвчээртэй хүлээсэн. Эцэст нь ийм байдлыг сонгоход л хүрлээ гэж хэлэхэд нь бидэнд хариулт олцсонгүй. Чихтэй хэрнээ иргэдийнхээ үгийг сонсохыг хүсдэггүй, нүдтэй хэрнээ иргэдийнхээ амьдралыг харахыг хүсэхгүй байгаа нь эзэнгүү төрийн эмгэл болцоход байгаа нь маргаангүй үн юм. Монголоо дэлхийн нийтэд муугаар харуулахгүй, Монголынхаа хөгжлөөр дэлхийн улстай өрсөлдөхийг хүсдэггүй монгол хүн үгүй биз. Ийм байдлыг хүн бүр хүснэ, бидэж хүснэ. Хүсэх боловч хясах нь их байна. Өнгөц чулууны өгөөш өнхөж, нутгийнхаа чулууг гадныхан тултаар амтарчсан иргэдийнхээ амьдралыг зөв зам руу чиглүүлж, байгалаа сүйтгэх, балагтай үйлчлэгийг нь зогсоож чадах төрийн шондсон бодлого биш, төрийн зөв бодлого энд усаагаар мэд үүлэгдэж байна. Одоо энд хүмүүс ямар төсөл гаргах чад байна одоо. За энэ улсууд бол ерөнхийдөө чулуу төвсөл улсууд байна л да. Тий одоо энэ машины нь бол Улаанбаатар дугаартай машин байна. Тэгээд зогсоогоод ингээд шалгахад машин дотроос нь одоо энэ байгалийн өнгөц чулуу гэж ярьдаг. Одоо бид нэр ярьж байгаа. Одоо ийм байгалийн одоо ийм өнгөц чулуу машин дотроос нь ингээд гарч байна, хурц байна, тэр алах байна ингээд ийм ингэх жишээтэй л ингээд одоо энэ хурцээрээ газар ухна. Улаанбаатар хотын иргэд байна. Улаанбаатар хотын иргэд байна. Би зөвхөн эн чинь бороо өндөр ихэд Дорноговь аймгийн ихэд айрг бас Улаанбаатар хотоос ирж байна. Улаанбаатар дугаартай машин тэр олон байна. Одоо энд ямар арга хэмжээ яг одоо айгууд магадгүй нэвтрүүлгийг үзсэн хүмүүс энд одоо өнгөц чулууг олбуулж байгаа байна. Тийм ээ? Бус ухаж болдгийм байх гэсэн ойлголт төрүүлэхгүй бол энэ ямар хариуцлага тооцдгийг нь бас ярих хэрэгтэй юм лээ, тийм ээ? Машины энэ одоо бичиг баримтыг аваад за яг машины жолоочийг бол одоо ингээд саатуулна. Дугцаа саатуулаад хуулийн дагуу хуулинд ямар арга хэмжээ авахаар заасан байна. Тэрний дагуу арга хэмжээг тооцсон да. Энийг нь одоо улсын одоо ингээд хурааж байна тий. Одоо энийг яг түр хугацаагаар хураана гэхээс яг одоо энэ чулуугаа бас эргүүлээд улсын орлого болох одоо тийм бас нэг заалт юм. Одоогор байхгүй л байна. Манай улсын хувьд одоо энийг үнэлсэн тогтоомж байхгүй тийм үнэлгээ гэж байхгүй юм чулуу чинь. Тэр нөгөө нэг ченжүүд гэж хүмүүс байгаа шүү дээ. Энэ ченжүүдийг одоо цагдаагийн байгууллага маань илрүүлэн шалгах ажиллагаа хэр сайн хийж чадж байгаа юм болоо. За энэтэй үл ер нь тэмцэх ажил нэлээд эрчимтэй явагдаж байгаа. Тийм манай бор өндрийн цагдаагийн хэсгийн албаагч энэ дээр үл нэлээд сайн ажиллаж байгаа. Бид нартай хамтарч. Илрүүлсэн хэдчийн тохиолдол байна. Ер нь бол илрүүлсэн тохиолдол бий. Тэгээд бид нартай хуулийн дагуу ямар хариуцлага тооцох нь тэрийг тооцоод явж байгаа. Тэгж байгаа боловч энэ үйлдэл нь одоо ингээд тасан зогсохдохгүй ингээд. Одоо бороо өндөр суманд гэхэд ажилгүйд л айгүй их уурхай зогсон байдалд орцсон. Тэгээд ажилгүйр гэдэг их гарсан. Тэгээд энэ Дорноговь аймгийн ихэд одоо энэ хил залгаа айраг 70 жаргалын сумд иргэд маш ихээр ирж байна. Дархан сумаас яг явж байгаа иргэд гэвэл баг байхгүй шүү. Юм байхгүй шүү. Байхгүй гэж хэлэхэд байна. Ер нь байхгүй байна тий. Хотод ажлын байр олдохгүй нөө яагаад заавал ийшээ зөрөх болов?
Гэхдээ зориод ахчих юм. Энд дүүнер дээр уул нь ирсэн. Тэгээд энд улсууд битүү байгаад тах нь юу гэдгийг улсууд хүн бүхэн ярьж байгаа юм чинь чулуугаар чинь ерөөсөө ингэж юм. Тэгэнгүүт нь сонирхоод үзэж байгаа санаатай юм л да. Их чинь тэгэж яаж ингэж зөвийг сонгож олж авч яа. Энэ зөв бурууг нь бид нар мэдэхгүй шүү дээ. Бид нар чинь энэ хүнмээсээр заалгалаа ийм юм түүжнэгт нь хараад өөрийгөө ингээд түгэл сууж байгаа юм чинь. Тийм. Мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр бас энэ ийм байдаг гинэлтэй бас байгаль орчны байцаагч нар хэлж байна. Энэ хөдөө энэ чулууг бол энэ хятад улс руу гаргадаг чэнжүүд тийм ээ. Тэгээд энэ хятадуудын ерөнхийдөө захиалгаар энэ бас Монгол орны энэ байгаль экологийн тэнцвэргүй байдлаас алдагдах юм нөхцөлийг бас 70 дэлгүүртээ бас их болгож байгаа байна л да энэ чулуу. Энэ чулууг одоо авснараа энэ цөлжилт бий болох гэдэг ийм их зүйлүүд бас бий болж байгаа гэдэг байгаль орчны байцаагч хэлж байна. Тэгэхээр та одоо энэ хууль бусаар юм чулуу олборлох байгаа хүмүүс хандаж юу гэж хэлэх вэ? За одоо үнэхээр тийм хортой байдаг бол энэ байгаль орчныхоо одоо байгаль дэлхийгээ хайрлаач бүгд иргэдтэй бүгдэнд нь ухуулах зарлага хэрэгтэй шүү дээ. Тийм ээ? Ингээд мэдгүй ухуулахгүй одоо зарлах хэрэгтэй шүү. Ийм хортой байдаг шүү. Одоо Монголын ард түмэн минь үнэхээр одоо амьдралдаа хүрэлцэхгүй ингээд байгаа бол уршигтай ийм хортой гэдгийг л ард түмэндээ хэлэхгүй. Тийм ээ? Тэрийг л байгаль орчныхон арга хэмжээ авч ажил үйл ажиллагаа өргөсгөлдөө. Тэгэхгүй бол энэ монголчуудын өргөн амьтаа бас энэ чиглэлээр яг өнөөдрийн байдлаар бол би л ингэж та ядтай явуулын ингэж таарж байгаа боловч яа үнэхээр юм бол бас энийг бид нар бас мэдчихгүй шүү. Үнэхээр мэдхгүй. Монголчууд яагаад энэс сонирхдаг хүн бүхэн ингэ бичиж заахгүй шүү дээ. Одоо энэ чинь сонирхол мөн биш нь мэдгүй хүүхдүүд л харуулна шүү дээ. Тэгээ харуулаад мэдээж мөн бүвэл зарчихлаа гоц тий. Одоо яг л би зарах гэж шууд хэлэхгүй би. Энэ чинь бас хүн сонирхч байгаа юм чи байгалах юм бид нар бас адилхан сонирхох шүү дээ. Тий. Энэ бол байгаль экологт бол их халтай байдаг юм байна. Тармуураар ингэдэг тийм байдаг гэж байна. Тэгээд энэ бас нэг тийм л ахал та. Тийм нарийн судалгааг нь бид нар мэдгүй шүү. Ингээд энэ нөгөө хөрсийг ерөнхийдөө хуулчихж байгаа юм шүү дээ. Ингээд тармуураар тий. Тийм байна гэдгийг бас харуулъя. Сайн улс төрчдийн үр өгөөж нь ард түмэндээ, муу улс төрчдийн үр өгөөж нь өөрсдөө гэдэг. Эрхэм шийдвэр гаргагчдын хийсэн ажлын үр дүн бодит амьдрал дээр энэ мэтчлэн өнгөтгөр харагдана. Өдрөөс өдөрт сүүрэн дороотож гамшиг болон хуурч байгаа Монгол орны газар нутгийг төрийн нэрийн өмнөөс нэг хэсэг нь хэмжээгээр эмтлэн сүйтгэж байхад хоосон хонож ажилгүйдлийн золиос боллоо гэж хорсохдоо байгаль ихтэй ууран гаргаж хэвлийг нь самардан амьдрах энэ мэт хүмүүс ошроод байна. Хэнийх нь буруу вэ гэж шүүхийн ажлыг бид хийх гэсэнгүй. Гагцхүү таван гошуумал тал дүрэн бичиж тараг твэрийг авч байсан энэ сайхан газар нутаг та бидний үр хойчид бүрэн бүтнээрээ очиосоо гэсэндээ эзэнгүүдсэн энэ зүйлийг ил болгож байгаа юм. Муур хулган болж нэг нь хөөдөг, нөгөө нь зүгтдэг. Эргээд нөгөө хэд нь ирдэг, ирснийх нь дараа торгодог. Барьдаг, хордог ийм хэрэгцээгүй бие биенээ зовоосон ажлыг хэн нь хийж цаг заваа алдаж хөгжлөөс хойш гоцорсоор байх уу? Төрийн хууль шийдвэрүүд нь ижил тэгш үйлчлэхгүй. Иргэдийн итгэлийг эвдээд байхлаар зарим нэгэн мунхаг бодолтой иргэд гадны талд бодлогыг дадлдуураа дэмжиж газар нутгаас сүйтгэхэд гар бие оролцож байна. Алд бие алж яхаас найдаг амин хувийн хаан эрх ашигын төлөө улаар нь зүтгэдэг шийдвэр гаргагчдын буруу үлгэр дуурайллыг зарим иргэд амьдралдаа хэрэгжүүлж газар хэвлийгээ сүйтгэх ажилд амтшиж мэрэгчсээр байгаа нь харамсах сэтгэлийг төрүүлсээр. Зэрэгэлдээ сумтаас бол маш их хол орж ирдэг. Бас өмнө тэд жоохон туршлагатай болсон байдаг баг. Мөн нутгийн иргэч бас одоо энэ захын иргэдвэл бас явж байгаа. Тэр ингэж штэ. Бидний амьдрал хэцүү байна. Ажлын байр байхгүй байна. Ядуурл байгаа тохиолдолд одоо бид нар мөнгө болох ганц хэрэгсэл тийм юм аа. Хичнээн байгаль хийсүүлж байгаа мэдж байгаа бол бид бас хоос онмоор гонэ гэсэн зүйлийг зэрэгдээд. Тийм ба. Бас эдийн засгийн хямрал бол нөлөөлж байгаа л да. Жишээ нь өнгөрсөн жил баруун дээрээ уулын байж болох үйлдвэр зогссон. Бас иргэд бас нэлээл тарж явж бид ч гэсэн бас л өөрсдийнхээ хэмжээнд тэдэнд тухайлбал сурчлага хийж явж байгаа ч гэсэн энэ бол ажилгүйдэлтэй иргэд бас холбоотой байгаа. Тэгээ энийг яг ер нь зохион байгуулалттайгаар гэдэг юм уу, гол хуулиндаа гэдэг юм уу. Миний одоогоо зорж байгаа юм бол энэ олборлоо тэр ятад хэрэглээд байгаа юмыг л Монголдо тий нэгт гаргахгүй болох. Тэгээд хэрвээ энэ хэрэгтэй гэж үзэх юм бол Монголдо өөрсдөө ашиглаж бас зохистойгоор одоо хууль нэгдсэн журамд оруулж ашиглахгүй бол иргэд тэгээд замбраагүй түүж одоо байглаас үтгээд байгаа. Тэгээд одоо юу гэдэг мөнгөгүй болсон тийм үү энд хүн чулуу түгээд амьдрал залгуулж байна гэдэг нь мөнгө болно гэхээр тэгэл иргэд хамаагүй явж одоо юу гэдэг өөрийнхөө дур зоргоор явж одоо гэж байгальтгээс сүйтгэж байгаа нь бол иргэд бас хорн төлөлт өөрсдөө хойч үед л дэлхийг одоо усан хөлөлдөж байна л гэж байна.
Хинтээ аймгийн Дархан сумын үнэг тэмээх энэ газарт сүүлийн 3 жилийн хугацаанд цөлжилт ихээр үүссэн байгаа байдлыг та бүхэн харж байна. Цөлжилтийн гол буруут нь мэдээж хэрэг эдгээр иргэд мэт харагдаж байгаа боловч үнэн чанартай Хятад улсын иргэд хөнгөж чулуунд үн тогтоож үнсэнд хамаг гол шалтгаан байгаа юм. Манай улсад эдгээр чулууг нэг ширхгийг нэг төгрөгөөр худалдан авч боловсруулж чадах нэг ч үйлдвэр байхгүй. Гэтэл Хятад улсад эдгээр чулууг бүтээгдэхүүн болгоод ашиглаад зах зээлд борлуулж чадаж байна. Тийм ч учраас мөнгөний төлөө яахаас ч юу хийхээс ч буцхааргүй болж хувраад байгаа манай улсын зарим иргэдийг овжноор ашиглаж мөнгө өгье, нутгийнхаа чулууг нууцаар хил давуулан гаргаад ир, худалдаад авъя гэж шунлыг нь хөдлөсөөр мөнгөөр даллан дууцаар байна. Энэ шунал явн явсаар эцэстээ Монголын газар нутгийг үржил шимгүй, өвс ногоогүй, ус ургамалгүй, хүм мал амьдрах газаргүй болгох их усүр үнд сүрийг тавьж эхлээд байна. Өгөөд явуулчихсан өнгөж чулууга та бид цөлжилт үүсээд газар нутаг сүрэн дороотох үед буцаагаад авъя гэхэд мөнгөөр эргүүлэн худалдах болов яах бол? Монголын газар нутгийг нөхөх гадны талд бодлогыг гараа өргөн дэмжиж байгаа нэг хэсэг байхад эх орноо эцэг их шигээ инхрийлэн хайрлах монгол хүмүүс түүнээс ч хавьгүй олон байгаа гэдэгт итгэх л үлдлээ. Эзэнгүү төрийн нэвтрүүлгийн 51 дугаар үзэгч та бүхэнд хүрэлээ. Эрхэм төр эзэдгий. Эзэд байгаа хэрнээ эзэнгүүдэж өгөгдсөн маш олон асуудлууд байгаа. Эзэнгүүдэж өгөгдсөн асуудлууд байна гэдэг нь эзэнгүү төрийн эмх нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ хүсээр юм гэсэн үг. За эзэнгүү төрийн нэвтрүүлгийн төгсгөлд гарч байгаа утсаар үзэгч та бүхэн хандараа. За бид хөдөө орон нутгуудаар ерөнхийдөө яваад эхэлсэн гэдгийг бол үзэгчд маань мэдж байгаа. Газар нутаг хэрхэн сүйдэж байгааг үнэн бодтоор нь үзэгч та бүхэндээ хүрэх болно. Эзэнгүү төрийн нэвтрүүлэг энэ хүрээд нөлөөлж байна. Эзэдтэй хэрнээ эзэнгүй мэт байгаа эрхэм төрд гүн эмгэнэл илэрхийлье. Үргэлжлэл бий.